Өнөөдөр одоо бид хоёр жимсний зураг авах гээд тэгээд одоо студ руугаа явах гэж байна. Тэгээд замаараа Starbucks ороод зурагчиндаа болон өөрсөндөө уух юм авах гээд хүлээж одоо тэр байна. Тэгээд тэр энд болохоор зураг авалтан дээр өмсөх хэд хугацаануудаа хийсэн байгаа. Тэгээ 12-оос 2-ын хооронд ингээ 2 цаг студид хүрээсэлчихсэн. Студидтэй ороод ирсэн. Тэгээд манай студ маань болохоор надад бол үнэхээр таалагдлаа. Тэгээд интернет дээрээс үзэж агаад захиалсан байгаа. 1 цагийн 33,000 воноор 2 цаг ингээд нийтдээ 66,000 воноор захиалсан. Тэгээд бүх төрлийн зураг авах боломжтой надад аюу таалагдаад ингээ ортой. Тэгээд ийм хөөрхөн буудан тэнд ингээ санал гэх мэтчлэнээ хамгийн гоё нь ингээд айгүй том цонхтой одоогоо нар тусвал бас нарны тусгалт гоё зураг авахулна гэж бодсон учраас ийм том цонхтой студ сонгосон байгаа. Тэгээд эндэлтэй айгүй гоё яг ийм фонтой цулгуу. Тэгээд энэ чинь тодотой хамт ингээд зураг авахулна. Тэгээд манай зурагч нь тэнд ирж байна. Хоцорч ирж байна. Ишигээ тэгээд ингээд ийм хувцалах өрөө мейкап бас хийж болно. Тэгээд хоцны эндүү бас байна. Энэ өсчин дорж үсээ. Янзлуулсан чинь их гоё янзлаг байна. Ийм сонир пүрш шиг. Ингээд янзлчих. Би бол энийг өөрөө ч янзлж чаддагс. Ийм гоё том долгионтой янзлуулыг хийж явах чинь. Тэг арай. За одоо 2 дахь зураг авалтаа эхлэх гэж байна. Тэгээ 2 дахь зураг авалтанд би ганцаараа авахулна. Тэгээд ингээд доогоороо ингээд халааттай. Тэгтээ энийг яг зураг авалтан дээр ингээд гизээ ингээд гаргаж авах юм. Тэгээд ингээд нүдний шил зүгээд ингээд тэр нэг орны урд сууж зураг авахулах юм. Доогоороо ингээд гизээ яг зураг авахулахтай гизээ гаргах чинь. За тэгээ 2 дахь зураг авалтанд орлоо. Бай. За 3 дахь зураг авалт руугаа одоо орох гэж байна. 3 дахь зураг авалт маань болохоор ингээд зүгээр шалтан биен дээр ингээд хар пижака өмсөөд ингээд гизээ гаргаад авахулна. Тэгээ хар пижак өмссөн болохоор ийм алтан шаргалын эмэг сонгосон байгаа. За одоо газ 3 дахь зураг авахулчаад тодотой одоо хамт авах 2 зураг болцсон байгаа. Тэгээ тэр хоёроо бас авахулах хэрэгтэй. 나 누구 얘한테 갔어. 어떤 게 거실처럼 김치하천 쳤다 말을 쳤다고 봤어요. 이렇게 치기가 옛날에 이렇게 저런 거 은근히 누구까? Дөрөв дэх зурган дээр тодотой хамт авахулах чинь. Тэгээ энэ дээрээ би зүгээр юм боди ингээд өмссөн байгаа. 잘해줘라. 벤치랑 같이 дахиад тайлаа. За тэгээд хамсныхаа маакийг авах. 진짜 나도 안 보면 힘들어. 진짜 딱
За зураг авалтаа дуусчлаа. 2 цагийн дотор баг хэдэн зураг авахлаараа? 5-6 төрлийн зураг авахлаа. Тэгээд ер нь жимсний зураг ер нь болвол ер нь их давхуулсан дээр идэм байна. Нилээн ингээд төгтөхөд авахулчих гизтэй амар томорсон. Өөрөө ч жоохон бондоцсон. Тэрэндээ жоохон төрстэй л хурдтагдaltaж чадахгүй. Тийм болчт юм бэ. Атаа сууж байгаа юм шиг миний юу салхинд хийсч байна. Тэгээд жимснийхаа зургийг авахж дуусаад гэрийнхаа дойрхоо бахны газар ороод ирсэн. Хашаад идэх чинь. Өнөөдөр бол тодоогийн амардаг өдөр. Тодоо хоол хийх хэрэгтэй талхуураад тэгээд багшаач боллоо гэж. Тэр гэртээ орж ирээд тэгээд амралтын өдөр гэтээр энэ манай энэ бууд ингээ ор олчдөг байхгүй юу? Амралтын өдөр л болчих тий. Тэгээд битээр буудангаа ор олгож жагаад одоо кино үзэж жагаад ер нь унтаж магадгүй өглөө ирсэн учраас гэтээ битээр энэ киног үзэхгүй шүү. Энэ киног угаасаа Монгол тахта 100 Монгол очихтой. Биш үйл Монгол очихтой байлаа. Кино театрт үзсэн. Юу ч юм шүү. Гантай мэд ингээ киногоо үзэж байгаа. Тодоо айлужийн бүр орондоо орчиж мара. Баярлалаа гэж. Баярлалаа. Өглөөр төрсөн болохоор ер нь нойр хүрээд дээрсэн сая хоол идсэн болохоор бүрнүүд айлтаатай. Би лав утлаа. Тото кино үзэж чаддаг. Нэг ч чадахгүй хоо. Тэгээд унтлаа. Хэдээс ирэхээ яг мэдэхгүй байна. Бүр орой болсны дараа сэрч магадгүй учраас влогоо дуусглаа. Birthday. Битийн өнөд коклацээрээ. Өнөөдрөөс чинь тест зохиод өшглөөд. Тэр нороор өсгсөн нөтрлээ дээр шүү дээ. Нороолцсон аа. Одоо зэрсэн байсан.